дөнгөж сая хэлжсэн шүү дээ тий. Амьдралын одоо зүй ёсны оршихуй гэдэг нь бидний одоо бэрхшээл боломж амжилт гэж яриад байсан шүү дээ. Бидний хүн ер нь байх хэвээр бидний өөрсдөө бидний төрөлхтөн одоо сайн сайхан сэтгэлтэй байсан бид нар дотроосоо өөрсдийгөө сайн сайхан гэдгийг мэдэрчээж бид нар гадагш байгаа одоо боломжийг бид нар бүтээх орон зайгаа бид нар бий болгож чаддаг. Тэрийг бид нар боломжийг олж харж ээж тэгээ бид нар өөрсдийгөө амжилттай өөрсдийгөө сайн сайхан өнөөдөр хүртэл надад ийм сайхан юм байна шүү. Надад ийм хүч чадал байна шүү гэдгийг мэдэрч явах үедээ тэр амжилтыг өөрийнхөө дотроос бид нар харж явах үедээ бидний гадагшаа гарах юм хүчтэй байж чаддаг. Гадагшаа гарах орон зай мундаг байж чаддаг байхгүй. Тэр хэмжээгээр бид нар нийгэмд байдаг сүр гэдэг юм уу? Бидний нийгэм бол төгсдөгдөр нийгэм бол биш, тий? Бүх юм сайн сайхан болцсон юм биш. Бидний нийгэм дотор бол болохгүй юм зөндөө байдаг. Тийм учраас тэр биднийг маш их айлгаж идэг байхгүй юу? Тэгэхээр бид нар нийгэмдээ бид нар өөрийнхөө хүч чадлыг гадагшаа гаргаж ийж бид нар бидний аз жаргал гэдэг юм уу? Бидний жинхэнэ одоо амьдралын одоо зүй ёсны тэр одоо аз жаргал тэр бүх сайн сайхан бүхэн орших ёстой байхгүй юу? Гэхдээ ихэвчлэн тохиолдолд хүмүүс тэр өөрийнхөө сайн сайхныг бид нар олж хараагүй өөрсдийнхөө дотор байж байгаа тэр амжилтыг мэдрээгүй учраас гадна орон зайдаа тэр өөрийнхөө амжилтыг одоо бүхэл боломжийг бид нар бүтээж гаргаж ирж өөрийнхөө оюун санааг одоо зүй ёсоор нь тий яг яавал миний одоо жинхэнэ diamond гэдэг миний дотор байж байгаа үнцэнтэй сайн сайхан юм гарч болохгүй яавал хүн болгонд нэг юм бүтээх гэж чаддаг гэдгийг мэдээд идэг байхгүй юу? Энийг хийхээс тэрнээсээ доор юм хийгээд энэ үүнээсээ доор байж болохгүй шүү гэж хүн болгон бодоод идэг мэдээд идэг. Гэхдээ ихэвчлэн бид нар тэр нийгмийн хийж гэдэг юм уу тэр ахтаад энэ заагаа бэрхшээл боломж амжилт гэдэг заагаа мэдгүй хаана тэдгээр нь оршоод юм гэхээр бид нар нийгмийн асуудлыг өөрийнхөө амьдрал дотор оруулж ирээд тэрнээсээ шалтгаалаад бид нар өөрсдөө булангууртуулаад эхэлдэг. Өөрсдийнхөө амьдралыг бид нар одоо аз жаргал гэдэг юм уу өөрсдийнхөө хийцэн юмаа хүртэл бид нар амжилт гэж олж харж чаддаггүй болчдөг байхгүй юу? Тэгэхээр энэ айгүй бүх одоо таны ямар ч талбар ямар ч юм дээр бид нар бэрхшээл боломж амжилт тэгээд бид өөрсдөө хийн бидний бүтээх ёстой орчин зай юу байгаа юм те тэгээд нийгэм маань юу болоод байгаа гэдэг ялгаа заагаа бид нар таньж ялгаж салгасан үедээ та илүү өргөчлөөтэй өөрийнхөө хяналтанд доор байж байгаа юмудаа хийж хэлдэг хяналтаас гаднах юмдаа хүртэл нөлөөлөх хүч чадлыг олж авдаг байхгүй юу? Хэрвээ та нөлөөлөхгүй бол нийгэм танд нөлөөлөд байна гэсэн үг. Та нөлөөлж чадахгүй та өөрөө хүч чадахгүй залхуурал бол бидний тэр одоо нийгэмд нөлөөлөх хүч чадлыг мохоож өгч яадаг тэр цэцэг байхгүй юу? Тэгэхээр бид нар нийгэмдээ бид нөлөөлөх биш нийгмийнхээ одоо юу нөлөөллийг өөртөө авчрах тэр одоо урилгыг залхуурлаар дамжуулж бид нар оруулж ирдэг байхгүй юу? Тэгэхээр үүнээс одоо нийгмээс дарамт шахалт орж ирэх үед бид нар яадаг вэ гэхээр ихэвчлэн нөгөө одоо гадна тал нийгэм чинь одоо гэх юм уу эерэг мэдээлж байгаа нийгэмд эерэг зөв мэдээлж байгаа боломжч байгаа бүх юм байгаа байхгүй юу? Амжилтж байгаа нийгэмд болж байгаа мэдээлэлж байгаа. Гэхдээ ихэвчлэн бид нар нийгмээс дарамт шахалт орж ирдэг байхгүй бидний дотор ботгошоо. Тэгээд ирэхлээрээ бид нар одоо жишээлбэл би энэ дэлгэцэн дээр танах харагдаж байна уу? Энэ сум гаднаас нь одоо нийгмээсээ гаднаасаа сум яага заагаад ороод ирсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр нийгмээсээ гаднаас тань руу шахаж ингэж одоо бидэнд рүү шахаж одоо нийгмийн тэр сөрөг мэдээлэлд биднэр рүү шахаж орж ирэхгүй бид нар айдаг бид нар өөрсдөө эргэлздэг өөрсдийнхөө одоо хийсэн амжилтыг юу ч биш юм шиг болгодог бид нар бас өөртөө байж байгаа өнөөдөр байж байгаа юмнуудаа ашиглах чадваргүй болж эхэлдэг байхгүй өөрсдөө бид нар одоо юу гэдгийг улам жижигрүүлж эхэлдэг нөгөө нийгмээс шахалт их орж ирэх гэхээр тэгэхээр бид нар өөрсдөө төгссөн өдрөж одоо эмзэг хүмүүс гэтэл нийгмийн одоо энэ байдлаас болоод бид нэр одоо нийгмийн нөлөөнд автах үедээ бид нэр өөрсдөө ийм саарл одоо юу гэх юм зэгэл саарл нийгмийн нөгөө жинхэнэ өөртөө байх ёстой тэр одоо улаан гэдэг юм уу тэр амжилт мэдэрдэг тэр нийгмийн нөлөөнд автсан байж ах үедээ бид нэр өөрсдийнхөө дотор тэр нийгмийн одоо сөрөг мэдээллийг ч юм өөрсдөө хуримтлуулж эхэлдэг бидний орчин тойрон бидний бүтээх орон зай алга болж эхэлдэг нөгөө боломж байх ёстой ч гэдэг юм уу таны хийж чадах юм уу алга болоод эхэлдэг нийгмийн нөлөөнд автаад тий бид нар өөрсдөө хинч биш болохоос гадна бидний хийдэг юмнууд хүч чадлаа авдаж эхэлдэг байхгүй булангартаж тий тэгэхээр залхуурал бол яг энийг бий болгож өгдөг тий залхуурал бол бидний нийгмийн нөлөөнд автаад бидний хинч биш гэдгийг одоо батлахад дахиад нэг алхмаар урагшлуулж өгч яадаг байхгүй юу тэгэхээр нэх одоо юу гэдгийг залхуурал одоо гэдэг нэг одоо бид нар хүчтэй байгаадаа залхуураад байгаа биш харин бид нар өөрсдөө
сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрөх үедээ бид нар залхуурч хэлдэг байхгүй юу? Тийм ээ? Тэгэхээр одоо залхуурах одоо юу гэдэг нийгмийн нөлөөнд автах үед одоо залхуурал ноёрхох орон зай чинь илүү даваад тий та өөрөө хинч биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Би залхуу юм байна гэдэг тодорхойлолтыг бид нар өөртөө өгдөг тий. Бид нар амжилтаа мэдрэхээ болж хэлдэг. Тий тэмүүлэл арилж хэлдэг. Тий бидний хүсэл тэмүүлэл одоо нэг би ийм хийхээсээ би ийм чадна штэ би нэр энэний төлөө төрсөн штэ гэх юм уу тий. Бидний одоо пашн гэж ярьдаг штэ англиар нэг гал хүсэл эрмэлзэл гэж ярьдаг тий. Тэгтэл тэр хүсэл эрмэлзэл маань тэмүүлэл маань алга болж хэлдэг тий. Тэгээ бид нэр эргэлзээнд аяг авцдаг гэж яриадс тий. Янз янзын одоо нийгмийн одоо тэр нөө сөрөг бодлууд давмгаалаад гэж ярьжсэн тий. Түрүү яг тэр бодол маань давтаад ингээд эргэлзээнд илүү оруулаад хэлдэг. А тэгээ бидний бэрхшээл аяг мэдрэгддэг. Хийх гээдсэн юм чинь хэцүү юм шиг санагдаад, улам хэцүү юм шиг санагдаад яаж би бие чирэх үү? Яаж би энийг хийх үү? Яаж одоо энийг зохицуулах вэ? Ямар хэцүү юм бэ? Би яаж явах вэ? Энэ англи хэлч аяг хэцүү юм байна ч гэдэг юм уу те. Бид нар нөх хийх гээд байгаа том жижигхэн юм байжсэн гэсэн тэрийг бид нар томруулаад юм уу? Улам өөрөө тэрэндээ дарагдах тэр боломжийг бид нар олгож өгдөг. Тэгээ ирэхлээр бид нар айдас давтаж хэлдэг. Энэ нийгэм ч аягүй хэцүү байна. Хаас аягүй болохгүй юм байна те. Энд болох байхад би юугаа чадах юм бэ? Би өрөвдөлтөө штэ ч гэдэг юм уу. Над чихгүй яаж энийг нийлхүүч гэдэг юм уу те. Ингэж явсараа л би одоо энийг ингээд таарах байлгүй. Ингээд байсараа л одоо хинч надад туслах хүн байхгүй байх гэдэг юм уу. Нийгэм намайг дэмжихгүй байх гэдэг юм уу. Яг тийм хүнийг айдас бидний тархинд байнга орж ирж эхэлдэг. Тэгээд бид нар яг тийм үедээ одоо залхуурсан үедээ бид нар зөвхөн амиа бодсон учраас бид нар залхуурдаг. Тэрнээс биш бид нар одоо юу гэдэг бус хүмүүсийг ч юм уу нийгэм ч юм уу нэг том хүсэл мөрөөдөлтэй бодод бид нар ерөөс хуурдаг байхгүй юу? Залхуурах сэдвч төрдөггүй нөө бусдын төлөө бид нар хүн юм чинь бид нар юу гэдэг энэ нийгэм дээр төрж өсөж амьдрсных гэдэг юм уу те? Бид нар энээсээ илүү их юм хийж бусдад туслах үедээ бид нар хамгийн их тааламжийг авдаг байхгүй юу? Бусдад одоо нэг юм хийгээд нийгэмдээ нэг нөлөөтэй нэг мундаг юм хийгээд өөрөө түүгээрээ бахархах үедээ бид нар хамгийн их тааламж авдаг. Гэтэл нөгөө амиа бодох үед тэр тааламж чинь алга болж байгаа шүү дээ. Амиа бодох үедээ бид нар айцсан юм чинь дандаа л амиа боддог. Бид нар энийг л өнөөдөртөө би ингэсгээл амиа бодно гэдэг чинь өөрийнхөө өөрийн нэг биеийг яг ядарсан, туйлдсан, өрөвдсөн гэж хараад байгаа байхгүй тухайн үедээ. Тийм учраас би одоо ядарчих вэ? Би тэгчих вэ? За би энийг хийлээгээд хүмүүс намайг ойлгох юм биш. Намайг хийлээгээд манай захирал ямар миний цайлыг өсгөх юм биш. Инглээгээд одоо ийм болох юм биш. Манай гэрийнхэн ямар намайг надад туслаад өгөх биш. Одоо юу гэдгийг те өөр одоо ийм хүүтэн хүмүүс, ийм хүүтэн орчинд би яах юм ч гэдэг юм уу. Яг тийм нэг амиа бодсон тийм жижигхэн бодол татаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар маш жижигхэн сэтгэж хэлдэг. Яа харахгүй те дөнгөж сая хэлсэн шүү дээ. Жижигхэн сэтгэж хэлдэг нөгөө нийгмийн нөлөөндөө бид нар автсан үедээ сөрөг нөлөөндөө нийгмийн сөрөг нөлөөндөө бид нар автсан үедээ маш жижигхнэр сэтгэж хэлдэг. Маш жижигхэн болж ирлээ. Бид нар өөрсдөө жинхэнэ агшаадаг байхгүй юу? Арчаагүй сул дорой гэдгийг бид нар хүлээж зөвшөөрдөг. Зөвхөн өнөөдөртөө гэж боддог. Өнөөдөр л бодохчуд нэг ам зогоохын тулд зүгээр нэг ядарсан зовсон өрөвдөлтэй амтан өнөөдөртөө л болж ийл болоо гэсэн.